модны талбай орохлоор бүр хувцас солил гарч ирдэг. Үзчихсэн тоглолтуудаас хамгийн тийм амар гоё тоглолт. Бүр яг суперстарын тоглолт үзэж байгаа. Гараанаас бүүнд би бинэ танихгүй ч гэсэн чи энэ жил анх удаа гүйж байгаа тэгж байгаа гэж байна. Яа тий нэг такса төлөөл 3 өдөр орчих юм болов уу гэх нүглээтэй юм шиг бодлоо. Дүүн нэртэй бол ерөөсөө боосон бил өгч байгаагүй. Хүүхдүүдэд жоохон сонирхолтой ивент зөндөө болох юм байлээ. Хай. Сайн уу? Подкаст тавтай марил. Одоо олцсонгүй гэдэг. За юу вэ? Оо, тэгэл хэлдэг юм аа л хэлгүй. Ажтаалаа. Тэрээр энэ удаагийн подкаст жоохон оройтулсан. За бараг 7 хоног оршилчихсан уу? Тэгээд бараг л 7 хоног болчихлоо. Тэгсэн баха. Тэгээд бит хоёр чи юу яалаа? Сэдэн мэдээ гэж нэг үсэн хүүхдийн баяртай холбогдуулаад тэгээд сан баярын нугаар гэж. Баярын нугаар хүүхдийн баярын мэнд хүргэе. Баярын мэнд их хөрсийн баярын мэнд хүргэе биш үү хүүхдийн баяр. Их хөрсийн бол бидтэй. Нэр бол их хөрсийн баяр те. Энд чи олон улсын хөлөө. Үгүй баха. Биш зөвхөн Монголд юу? Тийм үү те. Мэдгүй шүү. Ерөнхийдөө хүүхдийн баяртай холбуулаад тэгээ хамгийн эхлээд өөртөөсөө эхлэе да. Тэгээ дараа нь хүүхдүүд рүү гоор гэж. Эхлээд хүүхдийн баяраа яаж баярлдаг вэ? Жохон бах та. Бүр жоохноос эхлэх. Санджаага нь хамгийн анхны санджаа хүүхдийн баяр ч юм уу. Би хүүхдийн баяраар нөгөө хамаг гоёо өмсвөл шинэ хувцас өмсвөл цагаан төрхөө өмсвөл амар сайн санаж байгаа юм цагаан төрхөө өмсөд юм ягаан жилөө цагаан жилөө палаж тэр өгөрсөн. Тэгэнгүүтээ хүүхдийн парк ордог гэсэн. Хүүхдийн паркын тоглоом нь ер нь л тийм бах те бид нэр их бүгд л ерөөсө парк ороод тоглоом дээр бар амар очлоо хуушуур идэл тэгэл хардаг байсан. Харин тий те. Нэг мөлтөө витамин нөгөө мөлтөө уугаал нэрээ тийм. Би яг ингээд нөгөө хүүхдийн баярын зургнуудаа альбом дээрээс харгуу. Дандаа нэг мөлттэй. Тэгээд нэг эсвэл нэг хот дог ч илүү нэг юм тийм юм барьсан. Тэгээ ааж явалтай царайтай нөгөө цагаан торкон ингээд өдөн хаваалтралцсан. Дандаа тийм зураг нартай байдаг. Тийм шүү. Ер нь тийм баха. Ер нь л парк явдаг гэсэн. Тэгээ жоохон том болоод ирсэн чинь гэр бүлээр нэг юм салхи малхин агаар тардаг болсон байлоо. Тийм байсан санагдаа тийм. Тэгэл том болоод ирэнгүүт баг өөрөөсөө байдлаа хийж аваасан мөнгө авалт гэж. Тийм. Би ихдээ нөгөө хүүхдийн баяраар ээж аваа ажлаас бэлэн өгдөгт амар туртайсан. Шинэ жилээр хүүхдийн баяраар бэлэн өгдөг. Ажлын газрын бэлэн гэдэг. Аавын ажлын бэлэн амар гоё санагдал. Тэгэл гүнчихэр юмс игээл тэрийг задлал дүү ингээ бүгд нь амар хурдан идэ дуусчихсан. Миний руу орж ирэл ингээд гоо гэл болоцолтой тэгдвэс. Тэр л амар сайн дурсамж байна да. Би чинь ер нь жоохон даас эмээ өдөр өссөн болохоор эмээ манай ах дүү бид гурыг дагуулаад явцдаг санагдаад. Тэгээд эмээ өнөө барс дээр юуны амттан хуурай идэх юмны чөлөө ангуутай байсан. Тамхины чөлөө. Тэгэхээр хуурай идэх юм тамхи хоёрын ямар холбоо байсан болов зурж байна. Хамт байсан бол мэдгүй яг сайн санаа. Яасан л ингээд орой болгоно яг баяр болоод ирэхэл амар хөрхөн гутур бариад орж тэгээ санаа тэгээ зарим яг 3 зарим яг 3 шиг алимч юмс 3 шиг банан гээл яг тэр амар санаанд орчлаасаа ярьжсэн чи тийм байна. Нэг жижигхэн гэтээ ингээ бодоод үзэхэр хүүхдүүд байх үед нэг том юм биш те. Жав явж өгсөн том бэлгэсэлтэхээс илүү жижиг юмд л амар баярлдаг биш юм шиг санагдаад байна тий. Тийм баха. Тэгээд зүгээр хамт байх нь л чухал гэсэн юм уу тий. Нэг сүртэй нэг баярлтгууд тэр үед чинь тэгээд одоо нэг юм гоё байхгүй шүү дээ. Тэгэл нэг олон сонголт байхгүй нэг хаяа нэгддэг нөө диско миско тиймэрхүү. Диско амар туртай. Тэг ингэж авч голын долооч иддэг. Одоо хүүхдүүд Орео юм да тий. Тийм тий. Тий одоо манай уу яг Орео амар туртай. Тийм шүү дээ. Тэгээ Орео төрлийн л. Тийм байна. За энэ жил яаж баярлах чинь? Хүүхдүүдээ ер нь яаж баярлуулж чинь? Хүүхдүүдийг энэ жил бол ер нь л тэгэл туслан явш. Одоо нөө хотод байхаар нөө энэ тийм төгжрээтэй гацаатай учраас хотод халуун наранд ч юм эсвэл очрол засвас залхаад шууд туслан руугаа очиод туслан дээрээ хүүхдүүдийн дуртай хоолой хийгээл амаараа бэлгэсэлтийг аваад тэгэл очиод энэ бөөндөө баярлах. Тэгээд явхаас өмнө дүүнрийн хүүхдүүдтэй газ амаараа бэлгийг өгчөөл. Тиймэрхүү л байдгаас хэдэн жилийн өмнө Grimix-ийн нотмол уурсан мэлөө. Тийш. Grimix нэг юм жүжиг хэлв. Тэрэн дээр нь ажиж өгсөн чинь улбоо юм бас амар халуухтад яа. Гэтэ тэр үе амар гоё таалагдсан нөгөө нэг юугаар чинь хүүхдийн морь хойлож таарсан юм биш үү? Үгүй тийш дээ. Та хоёр кино үзвэл юу л яалаа. Тийм.
нөө жоохон флеми давуулсан ноён талхны өссөний газар жилийн үлээ тэрийг нөгөө хоёр тохиртой жоохон үзүүлээд тэг хүрээлэнгээр тийм хийсэн шүү. Оо сайндаж үжин чинь ролик авмаар байна гэд. Хүүхдээ мөр ролик авч роликын зааж өгөхийн тулд хүрээлэнгээр явсан шүү. Санчлаа. Яг чи болохоор юу хийж явж илаа? Та хоёр явжсэн мөлий. Тийм, битээр явж исэн. Тэгж жагаад ээж хоёр итгэлээ яваад би лагаар магаар авахлаа тавч. Тэгээ би хөөх цэцэрлэг төрөлгөр бас нөгөө дугуй авч гисэн байхгүй. Оо тийм. Тэгээ бас дугуйг онуулах гад. Хойлоо ч нөл яг тийм байсан. Харин тэгээ таарсан биш. Одоо энэ жил яах чинь? Энэ жил бас амралтын өдрөөс сэрүүн өдөр таарч байна тийм. Гэтэл цусл явах уу? Өөрөөсөө энэ хоёрны элдв янз юм үзээч гэхгүй өөрсдөө олон мэдчихсэн юм билий. Би нэг хайгаа тийм болж шүү гэж санал болгох байц. Ээж тэнцэн тийм байна тийш очивол очие гэж хэлүүл нэг эдний хүсэж байгаа юм мэдээд. Тийшээ явъя гэж хэлүүл нэг тийшээ намжуул очивол амжихгүй болвол тэгэл туслан руугаа очивол. Тэндэл тэгэл байцаах байх ч таад. Тэр бэлэг мэлгээ урдчил захиалж махиалаад аюу захиж ийн одоо хүмүүстүүд ирэхс болохоор зөв мөнгөний авъя гэж тэгжсэн. Тэгсэн чинь саяхан бас нэг Gramix гэдэг чи хүчтэй юм аа. Нэг шин тоглоом гаргацсан юм шүү. Пазл гэнэ үү? За. Нэг ямар газартай хамтраад нэг юм Gramix-ийн нэртэй ч юм уу, Gramix-ийн зурагтай ч юм пазл ч гэнэ үү нэг юм бүтээдэг юм байшин ч юм уу мэдгүй. Яг би тэрийг нэгээс харав нэг нэлээс тийм имийг л авмаар. За чи том болж тоглоомоор яах гэдэг гээл. Тэгвэл тэрийг хараад яах нь гэж бодлоо. Зү. Үчин болохоор зөв надад мөнгө өгч би өөрөө дуртай юм аавна л. Би дуртай юм юу юм? Би цаа чин энэ жилийн төлөвлөгөөнд 100 скейтборд унсармаар байна гэдэг. Скейтборд бол байгаа. Тэрний хамгаалалын авчих юм болов уу? Сайн мэдэхгүй байна. Айхтар хөдөлгөөнд өгөхгүй шүү. Тэгээ амар юм юутай чаленжтэй өөртөө ингээд амар зорилт тавьдаг зав. Сүүлний дугуйнд сурсан. Ирэхс нэг зааж өгөөд тэгээ цаа чин би дугуйнд суртлаа гэртээ орох уу гэд туслан дээр гадаа талбай дээр сэтд гүрээсээр тэг сурцсан байна. Өөртөө тийм би чаленж тавьсан. Одоо нэг скейтбордоор чаленж тавьж унчих байх л гэж. Гэтэ би болж хайгаал амар. Хэд унах баха. Амар их жаал гайг болох. Та хоёр яаж баярлах вэ? Бид хоёр мэдхгүй өстой одоохондоо план гаргах. Бид хоёр ер нь план ер нь нэг дуртай баярууд энийг болж биш. Тий. Ер нь жоохон нэг юм дутуугийн комплекс орж ирээд дутуугаа мэдрээд гэдэг шиг жоохон тийм сайд байгаад байд. Тийм болохоор гэтээ та ээж хамаатайгаа ч юм уу мөндөө яг тусдаал юм. Үгүй ээж аав энэ төр бас нэг тэгж хүүхдийн баярыг манайх ер нь нэг тэгж сүртэй тэмдэглэдэг үү? Тийм нэг тэгж. Тэг яг чинь ажлын өдөр таар гэтээ уусаа бүхний тийм амралтай төлөө. Дүү ямарсан гэр бүлэрээ нэг баярлж баярлалтай. Тэгэл тэднийхээ амар план гаргахаар ингэхүү тэхүү гэл чинь хаяа нэг заагаар магарт гарч юм мэдээж мэдээ. Түрүү жил бол яг хоттоо байцгаацсан. Та хэдний хоол мол идэтэл хоолны стори чинь санагдаад байгаа. 9 жилийн тэгжсэн. Ер нь тийм бол биш. Энэ жил болохоор яах вэ гэж бодсон чинь тэр нөгөө нэг янз бүрийн нөгөө гой гой ивентүүд гарч ирлээ шүү дээ. Тэр манай дүүгийн хан гэр бүлэрээ тэр Sky Ascend болох ч тэр Wonderland гэсэн мөлөө. Тийм тэр тийшээ явъя гэж нэг санал гаргасан. Яг 3 өдөр үргэлжлэн. Гэхдээ би тэрэн дээр нэг такса төлөөл 3 өдөр орчих юм болов уу гэж өглөөдөө юм шиг бодоод. Тэгсэн чинь үгүй мэн өдрөөр тэгвэл өөр юм хөтөлбөртэй юм лөө. Үгүй нэг такс нь 59,000 тэгмээд өдөр болгоных нь 59. Тэгэхээр 3 өдөр дараалж чи 59-ийг төлнө гэж байхгүй. Тэгэхээр харж байгаа л яхан болов уу гэж бодсон. Ер нь одоо хаан жоохон юм хүүхдээ одоо лагар маагар байхгүй ам бол одоо олуулаа ингээл бужигнал татдаг төрлийнхэн биш болохоор аль болох хүүхдээ надгүйгээр хүчлээ тэр одоо хүмүүсгүйгээр гоё байцсан юм ивентэд юу гэж жоохон судлаад хараал. Бэлэг бас хүүдээ юм бодсон чи ингээд юу ч байсан л баярлж байна. Харин тий. Одоо ч 20,000-ыг хямдхан тоглоом байсан ч баярлж чинь хэрвээсэн ч тийм болохоор бол гайгүй. Харин юу н асуудал нь аль хүүхдүүд жоохон баярлуулах хэрэгтэй байдаг шүү дээ. Тийм хамаатан сатан юм уу, найз нөхцийн хүүхдүүд тэгээд ойр орчмын. Тэгээд сая хэсэг нөгөө нэг бэлэг жоохон судлаад бооцсон бэлэг нар айтайхан юм нар юу вэ гэж жоохон хараад нөгөө. Тэгээд би бол Растишкагийн бэлгэн дуртай байхгүй юу? Нөгөө нэг яг тийм тэднийх амар нөгөө хүүхд яг уугаад идчихдэг. Айтайхан гэж бодоод идэв. Тэгснээ
2 жил бараг дараалаад хүүхд нөгөө хамаатан сайд өгцөн. Тэнгууд нэг жил за арай жоохон шинэлгэн бодъё. Өөрөө боох гэж үзсэн юм болов уу гэж бас бодлоо. Хитнээс янз бүр бүр жоох хүүхдүүд гайгүй хаа тий. бол байхгүй. Тэгээд жоохон яа дэмлээгээ бодоод тэгсэн чинь юуны бол юу вэ? Номингийн гаргаж байгаа хаан бүрүүдэн мөрөдөх болж байгаа таалагдаагүй. Өмнөдөө таалагдаагүй. Би бол номингийн бол харсан хэрэггүй юм байна лээ. Тэгээд сая сүүл нөгөө таараг инжетер орсон. За. Жетрийн хэмээх хөрг юм даа лээ. Тэг үнэн 38 39 мянга гэж магцсан мөртлөө дотроо ингээд хүүхдийн нөгөө нэг кроми мурами юуштай охтуудын кроми дуусны самавтай тэгээ амар айтайхан гайгүй нэр харагдаад лээ. Тэгээд арай нэг идэж уух юмнууд нь хүртэл нэг тийм арай нэг айтайхан мэддэг хэрэглэж болох юм болсон байна. Тэгээ за бүр болохгүй бол эднэрийг авах юм байна. Тэгэхээр ер нь бол ууттай бэлэг чинь тэгээд би бол ер нь тустаа гараад хүүхдтэй болоод дүүнэртэй бол ерөөсөө боосон бэлэг өгч байгаагүй. Хүүхдүүдэд ер нь тэгээд яг нэг насыг харж агаад том хүүхдүүд нь шууд 20 мянган өгөөл. Жохон одоо үжингийн үеийнхэн ч юм уу итгэлийн үеийнхэнд бол яг насанд нь тохирсон нэг ном. Тэгээ яг нэг баяр гэдэг утгаар нь шинэ жилээр ч гэсэн ялгаа. Ер нь хүүхдүүдийн баяр ер нь нэг номтой тэгээ нэг шоколад ч юм уу нөө жоох бүр жоох хүүхдүүд бол нөгөө энэ чи юу лээ жимсийн ухаш нэг тиймэрхүү харжаад айлтаж байна тэгээ өгч. Өнгөрсөн жил итгэл нөөсөг нөлөө тоо өглөө гэ дараа хэлдэг. Санжин. Тийштэй. А Б ABC дижүүлээ хэлчихсэн нэр байгаа ч юм. Даргад ортол. Үсэг. Тэгсээр одоо хүүхдүүд үсгээс орсон. Би нөгөө усанд явдаг нэг машин шиг юм өөд. Тэр чинь төс өдрөө. Тэр өстө бэст. Тийм нэг юм тоглоом эсвэл нэг тийм ер нь идэх юм өөх жоохон дурггүй. Тэгээ нөгөө өөрөө нөгөө хүүхдүүдийн манай шиг амар бооцсон мэл шинжилгээр бол ялангуяа айгүй хэрдэг байхгүй. Хүүхдийн баяраар харьцангуй гайгүй боосон мэл. Тэгээ тийм аваад би тэднийг яах вэ гэж боддог. Нөгөө хоёр ч өөрсдөө дурггүй. Ээж энэ муухайд энийг бидэхгүй явахгүй гэх ингээд ялгчдаг болсон. За яг энийг л хийдүүл ийдээ гэдэг. Жохон байхасаа ер нь тэгээ сурцсан. Тийм болохоор нэг тийм амттай өөх дурггүй таарсан юм болно гэдэг нь бас жоохон цаг зав ажиллагаараа сэтгэл гаргав. Яг нэг юм тэдэс насны ханд тийм юм тэдэс насны ханд тийм гэл. Эсвэл шууд 10,000 дээрсэн шоколадтай ингээ өгөх. Нэг жоохнууд жоохон томод шууд 20 өгөө. Би чинь 4 жил нэ ирэхээс нэг ном өгсөн чинь уншсан ном нэсэн. Тэгээ чавраа яваасаа зураг. Хоёр номтой. Тэгэхээр жоо бас ингэ ном өгөхөр жоо фейлч гэдэг. Ном их уншдаг хүүхдэд бол шууд асуугаад асуувал би одоо тэр номыг аммаар байгаа гэх юм бол цааш шудлаа. Өө нэрээ нөгөө чамичин бас нөгөө одштэй ремикс шиг. Гэсэн чинь чамичин бас бэлэг гаргах зэйлээ бэлгэн багц. Амттантай юу? Өөрийнх нь хийдэг амттан биш үү? Тэрнтэй тэнгуүтэй хажуугаараа тоглоомтой зэ охтууд гингот нөгөө бууч мууч хийдэг юмтай. Тэгээд юу байлаа. Ер нь бас байгаа юмнууд гайгүй харагцсан. Өө за хайтайхан байгаа юм байна. Хараа өнийг харлаа. 75,150. Тэгэхээр үнэтэй явах. Тэгсэн дараа би ер нь боосон бэлгээ бол доотлон одоо бол 35-аас эхэлж байна тий. Арай хямдхан. Тэгэл тэрнээс ийш тэгсэн дараа шууд бараг өөрөө дуртай 20,000 өгцөл амар. Харин тийм би бүр хэмэлцтэй. За одоо тийм 50 60 70 80-аар бэлэг нэг хүүхдэд боосон бэлэг авна гэдэг чинь тэгээд хэдэн хүүхдэд тийм үстэй. Ганц хүүхдэд айлмал яах вэ? Олон хүүхдэд бэлэг бүхэнд бэлдэг айлд бол тэр чинь амар хэцүү. Тэгснэ тийм үнээр боосон бэлэг авахаа хэрвээ яг үнэхээр тийм үн зарцуулахаа хүрх юм бол тэрүүгээр ч ядаж нэг цамц ч юм уу тий арай нэг үлдцтэй хэрэгтэй юм зөндөө Монгол нэг шүдний хорхоо идэд дуусах юм болж тийм тэр хувцас сунар нэм үлдцтэй л юм байвал би ер нь хүмүүс ер нь бэлэгт үлдцтэй л юм уу амар туртай юм байна тийм ер нь гэтээ надад л яг дэлгүүрийн бооцсон билүүдээ би сая сүүлд ийм арт номоо орж харсан чинь хизээж лангуун дээр харагдаж байгаагүй жуус, бичэн, шоколад, эрзэн чихэр. Яал нөө байдаг л юм уу таах. Тэгээ хизээш нь харагдаж байгаагүй үйлдвэрийнх. Тэгээд ингээ бооцсон болохоор 10 сарын харах боломжгүй хизээж дуусахын, хизээнийх чинь. Тэгээ тэрийг хүүхдэд өгнө гэхлээр сэтгэл шимшрээд. Тэр бооцсон бэлгэн дотроос нэг л гайгүй юм. Тэгээ бусд нь бүгд хэрэггүй юм байгаа гэдэг. Тэгээ ганц танил юм юу юм бэ? Кока-кола латте ч юм уу те. Тэгэхээр ч амар муухай. Тэгээ тэрийг чинь хүүхдэд өгнөлээ би л жоохон муухай бас нэрээ юу нэр амар модонд ороод байгаа юм гэж анзаарсан. Япон чихэр чимээс өгдөг. Тийм билээ нэсэд гарцаас тийм.
Би эртэж яж нэг сет ингээд нэг фэйсбүүкээр явж ороод үзсэн. Япон хүнсний бараа мараанаас. Тэгсэн чи тэрнээс шууд спонсор дандаа Япон өнөр тийм юм амар их бэлээ. А гэхдээ тэд нар маань бас жоох үнэтэй тусаа. Тийм баг. Тий. Нэг бооцсон 70 мал байсан. Тэгсэн хамгийн амтхан тань модель. Тэгэхээр зин мадвар их 80-ийн тэр нэг давхарт нь байдаг Япон дэлгүүр өөрсдөө сонгоо боож болт юм байна л да. Тэгэхээр өөрийнхөө үнийн дүнд нь тэр цаанаас нь бэлгээ утмаа өгч чинь гэсэн. Тэгээ очиж нэг сайн үцэцэрлийнхэн дүүгийн цэцэрлэгийн юмд нь бэлэг авчираа тэгээд за юу ч ясаа хөөж за тэр Японд л ороод нэг болгож ирээ. Тэр нэг хэдийн маа байсан чи 25 орчлоо болсон тэгээд тэгэхэд бас хөрхөн юм болцсон байлээ. Тэгэхээр би өөртөө боол бас өөр дан Япон юм чинь бас тэгээд өөрөө ингээ харж байгаа тэрнээс сонгохоор бас гайгүй юм сонгож боочж болох юм ингэж харсан. Тийм байна. Тэгэл яг нэг ойрын дотны бүр нэг ойрын хүүхдүүдтэй бол харж байгаа яг нэг хөөрх юм авч өгөө. Тийм дуртай ядчих нэг ойрын гэж мэдчихэж зарим нэг ойрд юу сонирхоод байна. Тэгээ бүр яг би бүр заримдаа мэдгүй болохоор шууд ээж үнээр л танаа хүүхд юунд дуртай. Тэгэл асуучаад байгаа шүү. Тэгэхдээ одоо бүр яг нэг амар олон хүүхдүүд манай хамт бол яг бүгдээр нь нүгүүл амар олон учраас яг ойр идэл өгдөг болцоо жоохон муухай ихний жил ингээд үнэхээр яаж үнэхээр юм бэдий. Тэгээд ингээд тооцоод үзэл ингээд тоог нь амар за ингээс хэний хасч болох. За манай тал бол гайгүй заа. Очкогийн аав чинь өөрөө 12 уулаа заа. Тэгэд ах дүүндэр нь хамгийн багтаа 3 билүү 4 хүүхэдтэй ч илүү. Тэг ингээ барыг ингээ амар олвол ёо цагаан сармараас бужигдах. Зэл за яг тэд нар гэвэл яана сонсч ил уучлаарай гэж сонсч л байгаа юм шиг. Тэгэхээр үнэхээр амар хэцүү байдаг. Тэгээ үнэхээр яг баяр маягаар таарах юм бол тэгээд бас хаалсан хүүхдтэй бол хоос өнгөрөх газ дэлгүүр ороод юм авч өгдөг ч юм. Тэгжэл зохицуулж штэ. Ер нь бол тийм ээ. Хэцүү болцсонгүй. Би нэрээ одоо бодсон чи жоохон байхад нь юу байсан юм шиг. Нэг гоё нь аав ээж найзууд ингээ уулзаж гэр мэрт ирж ер нь тэр чинь ахууддаг байсан. Тэгвэл за мэдээ найшир гээл нэг мөнгө өгдөг өстэй. Одоо ихтэй бид нэр бэлэн мөнгөгүй алзааллаар хүүхдүүд нэг мөнгө өгөхгүй байгаа. Хялагчтай дансаа. Одоо тэгдэл бол тэгээ нөгөө хэд нь мартаа дансаа явуулахгүй л. Өөгөл юм. За тэр бэлэн мөнгө өгөхөө ер нь амар гоё юм одоо ч. Тухайд ээж аав маав ингээл гэрт ирээл найз нөхд нь ахууддаг үеуд байгаа шүү дээ. Тэр надад амар таалагддаг байсан. Ээж аав найзууд ирж байхад амар төртөөс ээж аав өдөр ч амар хайртай болчихно. Тэгээд бөө хайртай хүмүүстэй л гэрээр бужигналтай амар гоё дураараа тэгээд тэд нар нэг хүүхдүүдэд аваалаад ирчихсэн хоолноо тоглоол. Тэгээд намттай юм аваад ирнэ. Тэгээ нөө жоохон халаалттай ч юм уу нөө хөөрцөн хүмүүсээ чи миний ах яах юу ах вэ гэл шууд дагуулж гарч амттай доттой байв. Тэр яг тэгдэг өстэй. Гоё өгдөөс. Би тэр жоохон чи санджаны санкист гэдэг сорволтой юм да. Тийм. Би тэрийг бүр яг төрлөрлөөр нугаар ингэ савын цоглолт. Бүр тийм амар хоббитэй ч шээ. Тэр нэрээ амар хийдэгсэн. Одоо тэр юм байд юм. Мэдгүй. Нэрээ сая шууд ороод ирлээ шүү. Ингээд хайц санкист гэх. Яг нэг тийм үү. Тийм сорволтоонд их удаг байлаа гэж. Тийм. Би бодсон чинь нэг ярих юм байх үлээ гэж бас хүүхдээ гой дурсамж орж ирээд байна. Тэгээд сая чойлож нэг хэдийн битсэн явуулна. Тийм. Тэднийг нэг хараад. Энд толгочоо сайн юмнуудыг бас жоохон судалсан байгаа. Тэгээд тэрийг гой хуваалцъя гэж бодсон. Тэрийг одоо ярьчих уу? Тэгтээ. Би нэг хідэн юунуудыг үзлээ. За. Тэгээ 5 сарын 31-ээс эхлээд ер нь хүүхдүүдийн ивентүүд болоод эхэлчих юм байна. 31-нд улсын филармонд хүүхдийн нөгөө Walt Disney Pixar-ийн хүүхдүүдийн филармон амьд оркестр болох юм байна. Яг нөгөө нэг фантази ашиг гэсэн. Фантази ашиг тийм. Гэхдээ яг улсын филармонд болохоор филармоных нь байна л гэсэн үг баг гэж бодож. Энэ амар гоё таалагдсан. Ер нь гоё болтгтой фантази болгоо. Тэгээд бас 31-нд тусгаар тогтнолын ордон гэдэг чинь тэрэнд тий төвдөдөг тий тэнцээ агаарын цирк гэсэн байна. Агаарын цирк вау. Хүүхдийн агаарын цирк гэж байна. Тэгээд 6 сарын 1-нд юуны цэцэрлэгт хүрээлэнд Milk Festival гинэ. Энэ бол бүх нөө Монголын сүүний үйлдвэрийн компаниуд тэнцээ ингээд сүүгээр одоо юм хийж болох бүх юм байх юм болов гэж бодоод байна. Эсвэл айгуу нэг тийм сүүгээр сүүн зарим арим ингээл миний хараад тиймэрхүү төсөөлөлтэй ааруулч юм уу тий. Манай хүүгийн хал студио очив. Тий. Манай бол бүгдэнд нөө шоколадтай гүзээлсүүдээс юутай сүүгээр ингээл хөөрхөн нэг тийм фестивал болох юм. Тэрэн дээр хөтөлбөртэй л байх бодвол энэ болохоор цэцэрлэгт хүрээлэн 6 сарын 1-нд. Тэгэхээр чинь тийшээ за окей. Юу хоёулаа энийг хизээ тавих юм. 6 сарын 1-нд тавьчихвал хоцорчих юм шүү. Найд чинь. Нэр эртхэн тавь. Тэгээ. 5 сарын 30-ны оройхон ч юм уу тий. Тэгээд 6 сарын 1-нд
Harry Potter-ын жүжиг соёлын төвөргөнд гэсэн байна. Би ихтэй эднэрийн цагийг хараагүй юм. Гэтэ яг хайчвал гараад ирэх байх. Тэгээд 6 сарын 1-нд энэ болохоор ямар сонирхолтойсэн. Зайсан хийлд яа спорт, e-спорт сонирхдаг хүүхдүүд болон косплей сонирхдаг хүүхдүүд ийм бүтэн өдөржингөө ивент юм шиг байлээ. Гэтэ мөнгө төлж орох үгүйгээ сайн мэдэхгүй байна. Тэгээд нөө тэмцээнэ бодвол нөө Mobile Legend, PUBG мэдж байгаагаар заа өшөө амар олон нэрнүүдээс тэдний ингэж тоглоцоох юм болоо эсвэл нэг юм өдөрлөгч юм үзүүлэх юм болоо. Тиймээтэй бас косплей юу байсан юм шоу хүмүүсд үзүүлнэ. Тэгээд хүүхдүүд нь өөрсдөө дуртай жүжиг хүүхэлдэйнийхаа дүрд ороод гоё хувц өмсөд ирэх юм бол шагналтай гэсэн. Амар сонирхолтой. Энэ гэхдээ зайсан хэлэх жоохон арай тийнейжер хүүхдүүд үзэр үсэн юм байна. Тийм, жоохон том насныхан тий. Тэгээ нэг бас зөндөө олон жүжигүүд байсан. Тэгээ нэг юм зур бамбар шоймаа ч юм уу тийм жүжигүүд байсан. Тэднэрийг болохоор нэг хүмүүсүүд яа тийм бол гэж бодоод. Өшөө нөгөө нэг одоо Skywing гэдэг нөгөө зайсан хэлээ. Тийм шинээр нэгдсэн. Тэднийхт бас дотроо нэг жоохон ивентүүдээс нь хүүхдийн жүжигүүд амар харагдчихжээ. Бас бүтэн 3 өдөр л юм болох юм шиг. Шангрилагийн нөгөө нэг хүүхдийн тоглоомын төв байдаг шүү дээ. Тэр бас 3 цагийн хөтөлбөр гэдэг нэг хүүхдийн баяр зориулсан хөтөлбөртэй тоглоулангаа хажуу юм байх юм шиг л. Тийм биний хүүхдийн юмнууд жоохон энэ тэнд юм бүгд л болоод байх шүү. Тэгээ харж байгаа л хүүхдийнхээ дуртай юмнууд байгаа бол надад тэр саяны агарын цирк бас сонирхолтой. Тийм. Манай өвгийн насанд л яг бол. Тийм. Одоо яг манай хоёрыг болохоор ийм жүжигчилсэн юм хом бол үзэхгүй байх. Би өнгөрсөн жил санал болгож ирсэн. Өнгөрсөн жил зайз. Яг нэг энэ хоёрыг үздэг хүүхэлтэй кино хэн жүжигээс ахгүй юу? Үзхүү гэдэг юугийн рекламын үзүүлсэн чи кринжлэгтэл хүлээж авч чадахгүй их ингээд баг зүтсэн хүмүүсүүд ингээд дүрт ороо явахлаар ингээд гэж одоо яг л нэг юм хүүхэлтэй баатрыг одоо хүүхэлтэй киноор үзээ сурцсан хүүхдүүд хүүхэлтэй кино нь одоо кино болчиход байгаа ш тэр мэрэгчс үзтээ гэдэгж үздэг л болцсон юм билээ. Түрүү жил нэр 6 сарын 1-нд л өдөрч байна. Тэр зэгтээ 6 сарын 1 биш би 5 сарын 30-30-нд жил 31-нд үзсэн юм. Зайсан хэлд юу бас Roblox-тай нөгөө нэг хоёр хос үйдэн штэ нөгөө жүжиглэл ингээл нөгөө юу хийгээд байдаг Facebook-оор видео хийгээд байдаг нөгөө уцгүй өрсөн юм хоёр хүүхд болж болоо. За тийм. Одоо нөгөө ихнэр нь төрсөн. Тийм санчлаа. Гэтэ нэрээ санахгүй. Нэрээ царай нь орж ирлээ. Тэр хоёрын шоу үзүүлсэн. Би эхлээд тэрийг харж манай хүүхд энийг сонирх юм болоо да гэж бодчихсон байхгүй. Оцсон чинь бүр бөөн баяр манай хүүхдтэй Minecraft Марио байлуу. Мариогийн том дүрмтэй нөгөө хувц бүсийг гарч ирэл юм ярьж мэрэл. Надад бол яг нөгөө том өнд бол ингэж харж. Гэхдээ манай хүүхд амар дуртай үзсэн бүр гарч ирчээ бөөн баяртай ямар гоё ингэж. Харин яг итгэлээс тэгээ нэг жоохон доош нь 3-4 нас 3-4 жимээс арай жоохон амлаа. Ер нь 5-6 та хүүхдүүд л ер нь жүжинд амар дуртай байх юм шиг. Тэрнээс дээшилжүүл жоохон худлаа. Гэхдээ үчин бас хитрхи нөө ахыгаа дагаад би нөө дээр хилээдсэн өөрөө нэг тийнейжер girl гэж одоо яг ахтайгаа зэрэгцээ амар хурдан бие да том болоод байгаа шиг санагдаа. Бусдаар бол үеийнх нь хөөрхөн жоохнороо л шиг. Тэр миний яг юм болоогүй шүү дээ жоохнороо шүү дээ. Гэтэ болж шүү дээ хурдан. Тий. Амар өөрийгөө илэрхийлнэ. Тэгээ тэр нь зөвлөө ам л та. Тэгээ яг нэг жоохон нэг жүжиг мүжиггээ санал болсон чинь жоохон талахгүй л. Хөхгүй. Оронд нь зөвхөн Grimix-ийн дэлгүүрлэг бит хоёрыг авчиж тавьчих уу. Тэр нэг Grimix-ээр л өвчлсөн. Чамыг бол юу хаана вэ? Яг их дэлгүүрийн баруун талд нэг Алтай центр гэж байдаг шүү дээ. Бас их дэлгүүрийн тэр авд тий. Манай хүү одоохондоо нөгөө Grimix-ийг арай ойлгож үздэг болоогүй чамид бол дуртай. Тэр өлөгөө өрөөлийг ингээ дуун явдаг тэрэнд нь бүр дуртай болохоор бүр дуртай. Энэ хоёр чамыг үздэг шүү дээ. Азар. Тийм. Азар гэдэг шүү дээ. Үжи одоо хэрвээ чамыг дуртай болёо. Grimix-ийг яг чамыг руу яваа. Чамд яжаад хувц мөвц бүх юм хийн штэ. Тийм шүү. Өнөө бизнес итгэхэд байгаа. Би одоо нөө юу яадна. Өмнөх дугаард дээр табууцл гэдэг яадаг юм бол Grimix-ийн дэлгүүрлээ аваачаад ташлаа. Миний хөө зүгээр чи та хоёр би зүгээр аваачаа зав. Амаарага зургийн дараа түрээд. Амаарага тоглооны зургийг аваа хүрээд ээж захиад төв. Тэгээд хэмжил амьдрахгүй болсон. Тэндээс авах нь яг нэг сэтгэл нь яг нэг
дэлгүүрээс навж байгаа Grimix-тэй уулзж байгаа чинь юм тэр нь л юм шүү. Тэгээл та хоёроо уулзч үзээг байгаа шиг л гэж зүгээр. Grimix-тэй ойр байна гэдэг нь л бид нар зэтэй жоохондоо тэгж амир юм уу нэг од модыг вау маа гэдэг юм бид нар тийм байгаа бах тийм байгаагүй хаа. Одоо нөгөө юм YouTube хүүхдүүд нэг яг ингээд тогтмол тэр хүнийг хараад яаж өсөж байгаа наачаар ингээд нэг юм айдлаа болгоод ингээд хардаг юм амир болсон. Чамд тийм хүн орж ирж байхгүй нөө дуучин мочин ч юм уу? Дуучин мочин би хамтлаганд яг дуртай л байсан. Тэгэхээс тэгэж харъя тэрийг харахын тулд тэрний одоо их рекламцсан юмыг авахын тулд гэдэг юм байна. Одоо л амар тийм болсон юм байна. Илүү нөгөө нэг сошиал медиа хөгжсөн. Тэрнийх бах. Бидний үчинд зурагтаал үзсэн. Тэгэл байрныхаа гадаалгаар болно шүү дээ. Нэг нь шинэ хувцас өмсөл чи хаанаас асаа гэл. Нарантуулаас орны тэрхэл. Тэгэл арай жоохон гайвал хорооллаас. Тийм л байлаа шүү дээ. Нөө. Наадмын талбай орохлоор бүр хувцас солил гарч ирдэг. Чи тэгдэг байсан. Үгүй. Эдгээр наадмын талбай чигээ багуусаа захвалцдаг шээ. Угаасаа ер нь бол захвал. Тий, тэгэл ороод зөрнө баг хуч уцтай гадаад толж баг галтар авч гараад. Наадмын талаас цэмбигээл гарч ирээ. Тэр хөргөндөө нөгөө 6 сарын нэгэнд гарахтаа гэрлүү гарахтаа гэдэг сапрт. Тэг би яг тэгдэг байсан. Би яг өөрөө хэрэг мэдчихэ. Би ээж намайг гангалж гараад нөгөөт нь байхгүй тав алхаад бүдэрч унаал алтаагаал гэсэн үртэл ингээл ингэсэн нэг юм тийм л хөгж юм. Чиний хамгийн дуртай баяр юу вэ? Төрс өдөр. Би өөс төрс өдөртэй. Жохондоо ч төрс өдөртэй дуртайсэн. Жохондоо ч төрс өдөртэй дуртай. Би төрс өдрөөр яг миний зөвхөн миний энэ өдөр зөвхөн миний баяр гэж боддог болохоор юм байна. Би хоёртой шүү. Би бол нэг төрс өдрөө гээ жоохон бахта дуртайсан юм шиг. Одоо бол би төрс өдөр баг тэмдэглэгээ бэлдсэн шүү. Нэг яс олгож нэг торт үлээдэг л болсон болохоор нэг төрс өдөр болох тусам яг нэг төрс өдрийн үнц нь ер нь бол жоохон багасаал. Би хамгийн сүүл 25 хүрэхтэй яг найзуудтай хийгээд гэр бүл бас эмээг нэг хамаатнуудтай ингэж хийгээд тэгээ тэрнээс хойш бол өстой тэгэж хүн амтаа уурж тэгж хийхэ болцсон. Тэртээ 25 гэж санаж байна. Сонцноо гэж хамгийн сүүлийн төрс өдөр. Яа тэр чи 25 юм уу? Тий, тэр чинь санагдав. Тэгэхэд л тэгж хийгээл тэрнээс хойш хийгээгүй. Санаж нүгсэн. Би бүр жаа 25 бүр жаахны юм ярьдаа юм байгаа. 25 яа. Ингээ хэлсэн чи өө нэрээ тэр төрс өдөр лөө гэж бодож чи яа. Би хүртэл жоох юм шүү дээ тэр үед. Тийш. Амар том болцсон л гэж бодож илаа гэдэг байна. Тийш. Би сая сүлд нөгөө нэг юуны Morning Star-ийнхаа тоглолтыг үзсэн шүү дээ. Аа тий. Нэрээ тэрнийг чинь сайн сонсог байгаа шүү. Тэгээд амар таалагдсан. Бүрстө Монгол дэлхийн од шиг л тоглолт хийж байна гэж үзсэн. Үнэхээр миний Монголчууд ер нь би гадаад нэг олон тоглолт үзээг л дээ. Үзчихсэн тоглолтуудаас хамгийн тийм амар гоё тоглолт. Бүр яг суперстарын тоглолт үзэж байгаа. Тэгээд тэрийг үзэж байхдаа бодсон буудал төрсөн байхгүй юу? Тэгээд нөгөө нэг ер нь ингээд бид нар чинь ингээд нэг юм гоё шинэ юм мэдрэх гэж л амьдэрдэг хүмүүс юм байна л гэж бодсон. Нэг шинэ гоё ингээд нэг эмоц мэдрэх тэр тоглолтноос ингээд нэг гоё мэдрэмж аваад гоё яг ингээд кайфтай нэг юм гоё мэдрэмж авчихсан. Тэгээ гараа явж хаад нэг юм бүр ингээд нэг гоё эсна. Амар гоё. За зөвхөн яг энэ мэдрэмжний төлөө л амьдэрд юм байна да. Надад л тэр юу ингээд амар угаасаа хүн болгон үзсэн бэлээ шүү. Үзээгүй нь барыг би эс юм уу. Стори үзэл ямар гоё. Хамгийн хөөрхөн тэр нэг 13-тай хөхөд гарч тайзан дээр тоглолтгүй. Чи үйлсэн үйлгүй. Үйлсэн. Үйлсэн би бүр бичлэгийг үзэл энэс цэлэгнээд. Тэгээ нөө ирэхстэй үеийн хүүхд гэж ядглаж надад амар хөөрхөн санаад. Миний хоёроо ингээ гараал. Би бүр нэр асарх байхаа. Амар мундаг. Тэгээ ээж харж ийн үгээд гисэн юу лээ. Үгүй тэр чин болохоор зөөр нөгөө нэг манай Morning Star өөрөө орьсон аахгүй. Ээжээ намайг харж ийн үү? Харж ийн үү намайг гэдэг. Өөрөө бүр ингээд нөгөө ийм олон хүн цуглуулсан амар гоё юм гэж ярьж ирсэн аа. Ээжээ та намайг харж ийн үү гэдэг ээж нөгөө бүр дээр VIP сууж ирсэн юм. Хөрхийн тийм. Яг тэр ингээд шар ус. Тийм. Миний ингээд хамаг бүр ингээд яа. Гэтэ ингээд анх очих ярьжсэн шүү дээ. Тийш явахад жоохон айгаад наа нэг амар хүнд байх. Жоохон хүмүүс их байх гэж үзсэн чинь яг суудаг хэсэг амар ихтэй степ байраа чинь нөгөө голд нь ингээд нөгөө фэн сон гэдэг хүмүүс амар их орцсон. Тэгээ суудаг хэсгүүдээр нь дан манай үеийнхэн юм лээ. Манай үеийнхэн чиглэлээр амар хөшин хамаа нэг хүмүүс зөндөөсэн. Амар хүн байсан. Харин тиймсэн тий. Бүгд хооророо дуугийн дуулж амж. Бүх дуугийн мараа ингээ. Йоо амар гоёс. Үс ингээд биний үс босоод ингээд жаргаал сонсоодсэн. Тэр өдөр чинь
би ч нөө ах их нартай UB comedy үзсэн. Тийм. Тэгээд үзгээд бид нар төрүүлээ очсон байж тань К интертэй болчихсон чи К. Хоёр тикетэн хоёр авах юм гэж бид хоёр тэрийг хөдөө эргэлзээд одоо болвол нэмчихэр хэдэ. За ах их нартай амлц юм да. Тэгээс бид хоёр яг гинтийнхаа шууд явах гэжсэн бас. Ямар гоё. Явахгүйсээ хоёр өрлөгөөш мэс авах юм уу гэхлээр. UB comedy morning star гэдэг бодоод тахтай тийм. Баяр. За баяр манайхаа. Бас нэр ах их нартайгаа үзэн. Гадуур нь уулзалт нь гоё юм үзьгээд бүр бараг сарын өмнөөс төлөвлөсөн байсан болохоор тэгээд хоошлуулшгүй юм болсон. Яа, гоё юм хэлсэн. Яг 9:00 эхлээд тэгээ яг 3 цаг 2 цаг үлээ. 10:11. Нөө нэмэлт хөнгүүгээр ямар суулгар юм байхгүй. Өөрөө ч амархгүй. Тэгээ яг ингээд дан гоё тий. Ялч нэг залуу ирч хүч байна тий. Дондор намралт байхгүй гэдэг чинь. Тэгээ тэрийг ярьжаад яасан гэсэн чинь зүгээр бөөндөө ингээд найз нөхдөд байж байгаад ярьсан чинь хүмүүс яг ингээл бүгд ингээл гоё мэдрэмж авчаалаа гэж шүү дээ. Тэгээд яг энэ мэдрэмжний төлөө ингээд байд юм байна гэл. Тэгээд бид нар чинь бүгдөө бас дотроо жаа хүүхдүүд л юм байна. Хажууд хүүхдүүдтэй байна. Бидний агуу махуу гэл амар их бодоод тэгээд гэсэн дээр нэг ялгаа алга тэнд одоо дуу сонсоод жаргаад ингээд зогсож байгаа маань тэр хүүхдүүд богдод хоорондын насны зад зүрх өрөөс алга гэж боддог. Ер нь яг одоо бид хоёрын сая сүүл яа нэ Тэян үздэг юм уу гэж бодоод байна. Үзүүлсэн нэрээ гэж бодож байгаа. Тий. Үзүүл угаасаа яг нөө бүр Монгол зориод ирчээд үзэхгүй л алдсан бол нийтдээ. Тэгвэл нэрнээс бараг нөө жоохон бот Майкл Джексон хүмүүс үзэл уйлаад ойлж харлаад идэв чинь. Яагаад л уйлаад идэв болсон чи яалч ингэ юм мэдрэмж нь амар гоё тий. Уус юм огшилт явах юм гэсэн шар ус босоо. Нөө айгуул нөлөөс тэлгнээс зогсож байгаа үү тий. Тэгээ яг ер нь ингэ дуу сонсох, үнэр сонсохоор ингэ яг тэр цаг үед очичдаг те хуучанда надад л яг үнэр амар хүчтэй бас дуу тий үнэр дуу өндөр амар хүчтэй гоё шүү. Тэр одоо би бас сая сүүлд марафонд гүйсэн хүмүүсүүдийг хараад амар ботсоо дараа жилгүй гэж бодсон. Тэр бас нэг төрлийн мэдрэмж чаленж нэг төрлийн амьдралтай үзэхэл юм шиг санагдсан. Би ч одоо тэгэл байн гараад гүйхгүй ч гэсэн ганц удаа марафон нэг үди залуу наснда гоогүй залууч гэлтүүд янз бүрийн насны өнгөд юм тий. Бүр нилээн ах бүр ингээд нилээн ах их чирний ингээд бас нилээн мастер хүмүүсүүд хүртэл 21-т орж ирж л шүү. Би бүр тэр нөгөө нэг зураг мураг марафоны юм амар фэйсбүүк тэрийг ингээд харж чад. Ямар гоё ингээд би бүр амар гоё мэдрэмж авсан. Амар гоё илээ. Би нэг үзмээр тушмаар гэж боддог. Би зурж бол нөө 1.5 гүй гэж бодож ирсэн. Гэр бүлийн нөх хүүхдүүдтэй бол 1.5 эсвэл 5 ч юм уу гурлаа гүйч гэж бодож ирсэн. Яг тэр үеэр чинь чоноо өрсцсэн байгаа. Юу тэрнтэй баттай юм уу. Тэгээд арай гайгүй болоод харсан чинь бүртгэлэн дууссан байсан юм. Нэмээд бүртгэлэн амар дурдан дууссан гэсэн тий. Хурдан чиж энэ бараг сар 2 сарын өмнөөс эхэлсэн юм билээ тий. Нөгөө цагийн цангуу их хүн авсан гэдэл үү гэлээ. Оо амар энэ жил их бүр рекорд дотоод 70,000 хүн байсан лээ. Лав 21-т 2,000 хүн байсан гэсэн шүү. Тэгээд бодлоо 2 метр. Тэгэхээр олон хүмүүстэй ингээд пэр гэж гарчгүй. Тэгээд юу н амар гоё гэсэн. Очгоч нөө 21-д гүсэрт ингээд 5 км тутамд хүүхдүүд байгаад нөө нэг волонтер хүүхдүүд байгаад шүү. Тэгэл за хичээгээр яараа гэл орилж харлал. Хаагүйгээр гоё мое эсвэл ус мус өгөөд ингээд шагаан магаан нэгүү болоо шүрмс татаж мацаа шууд тэнцээ эмчилгээ хийж мэжээгээд. Тэгээд 5 км тутамд байсан гэсэн. Тэгээд яг нөө нэг гараанаас бүүнд би бинэ танихгүй гэсэн чи энэ жил анх удаа гүйж байгаа тэгж юм гэж байна. Яа тэгээд ингээл зүгээр бүгд ингээд найзууд имшил тэгж гоё гүйсгсэн. Тэгээ vibe амар гоё. Тэгэл ерөөс ингээд ирчээ алдахгүй бүгд ингээл гүгээл байгаа учраас ингээд ганцаараа гүйл хүн чинь ингээд жоохон цуцсан шүү дээ. Ганцаараа хоёр. Тэгэхээр олон хүн ингээд зэрэг хүлээ ингээд улам ирч хүч аваад урд хүн гүгээд би одоо цуцдаг юм бэ ч гэдэг ч юм уу гэж бодогдоод тэгээ амар гоё гүйсгсэн. Би дараачлахгүй. Чигтээ гүдүү төрлөө. Би чинь биений хөдөлгөөн хийдгөө спортоор жилдэг дуртай. Нэг жоохон гүүж мөхөр ингээд нийшээ нэг хатгадаг шүү. Цаг татаад тий. Жоохон тих гээд байдаг. Тэгэхээр яг тэрийгэ давчуул гайг баг. Эрдээр нэг ядахна 1.1 зам амрал гүчтэй. Ядахна 1.5 хүүхдүүдээ чирэг гүчмэлээ. Ядаж. Тий. Сэтгэхгүй нэ дараа жил. Тэр өстой гоё санагдсан нэг тийм гоё мэдрэг. Тий шүү дээ. Тэгээд тэгэж амар гүүж орж чад халуун наранд шууд хамаг би ноцгой гэж яах нэмэр 21-гүү ингээд хамаг би нөөцсөн байсан цаачаа ингээл би яал амар бэлтгэл центр хийж мэйгээл тэгэл гүүгээл яг нэг зориг тавьсан зоригтой ингээд хүрцэн чинь
бүр амар сонир мэдрэмж авсан гэсэн. Яа тийм. Ингээд нэг юм хоосон биш. Одоо би яах вэ ингээд би хийж чадчих байгаа юм уу те гэд. Тэгэл мөргээд бүр амар сонир байсан. Тэгэл next нөгөө 40 билүү хэдэд үлээ. 42. Эсвэл ядаж нөө цагаа ахиулах. Тийм ээ тийм. Тий. Гэтэ team challenge тань. Гэтэ Google спорт гоё юм л гэдлээ. Дурлцсан мэл цааш на кард ядагс бол одоо гүүнэл гэдэл. Гоё шүү дээ гүйлгэн болчих. Тооч үзлээ. Би тэгтээ бас бацаа одоо нэг зүгээр нэг цэцэрлэг төрөлөг очиж таарч марч. Тийм үү? Чадах нь уу гэж бодогдоод. Өглөө нөө маашна далангаар хоёрыгаа өрөөж өгч мөхөд юу яад ч айгүй хүмүүжтэй шүү дээ гэсэн тийм. далангаар одоо хүрээлэн дээр одоо стадионы трэг ер нь ингээд яг юм гоё талбай тазрууд хүмүүсд айгүйхгүй тийм л бид нар л мэддэггүй болохоос шүү өглөөгөр тэгээд яг оройгооргүй тийм ээ дулаан үед гэж бодсон. Өглөө 6 мургаан цагт битүү. Энэ хадаа нэг стадионы жуул нь мөстөө байсан дээ нөгөө нэг бүгдэд нээлттэй нэг хаалгаар нээлттэй мэлтэй байсан шүү дээ нэг хэсэг. Үгүй шүү дээ. Тэгээ тэгээд дотор нь ороод хүмүүс чинь амар гоё зуны орой моройч болвол тоглоал ингээл хүснэ дээр хөвтгэл амар гоё дүүс. Тэр үеүүдэд ингээд тойрч гүрж байгаа хүмүүс амар харагдаад байсан. Тэгэж тойрч маруул болно гоё дүүс. Одоо тэгсэн сүүлийн үед онгохгүй юм шиг үлээ. Үүсийн манай Наранбаатар гэх юм лээ. Нямбатар гоц аваад явчихсан. Талбай дээр дивсээ хийцэн байгаа шүү дээ. Тийш бид нар номын баяр дээр ачих та. Энэ зөвлөгөн дээр юу үсгэж үзсэн үү? Энэ зөвлөгөн дээр анхудаа л явж үзчихээ яваад байж. Тэг нойрт чинь ер нь дойрын 7 хоног 10 хоног 2-7 хоног огцор хамархаан гэл амар их жоохон уур амьсгал жоохон онцгүй юм шиг байсан чинь одоо баяр болж ин да айлын болон бүхэл хүмүүсүүд ярьж байгаа аль гэгээлэл юм яриад байна. Тиймэрхүү юм яриулаа да тэгээд надад тэр энэ жигсаалаас анзаарсан юм амар гэгээлэг бол. Гэгээлэг гоё л тэ. Тэгээд амар сонирхолтой хөтөлбөртэй. Тэгээд хүснэ очиад үгээ хэлээд DJ мижтэй тэ. Яаж ч залуучууд алхахлаар ингээд шал өөрөөр сэтгэж арай өөр тэ. Гоё лээ. Тий. Хөгшрүүл байхгүй болохоор нэг хуучин нэг юу биш амар гоё тийм шинэлэг гоё лээ. Би үргэлж тэрийг нарч за нэг очих гэсэн да гэж бодогцсон. Энэ жил ер нь ингээ бүх юм юм яг болохгүй юм зөндөө байгаа гэсэн ингээ сайжирч байгаа юм амар их байгаа юм санаа. Тэгэхээр нөө цэгийн Америктаа тэгсэн хөөх Монголд ч ийм гоё болсон юм. Залуучууд ийм гоё болсон. Марафонд бүх ийм хөнгөөс юм уу? Жагсаалыг бүр арай өөр төвшөнд ямар гоё идэг болсон юм яриа. Гадаадаа хүмүүсүүд хүртэл ингээ харахад ингээд Монгол руу баг ирмээр сэтгэл төртөл амир тийм гоё уур амьсгал байгаа юм шиг. Одоо надад бас ингээ яг тэгж бодож юм. Залуучууд амар гоё болгоод байна. Энэ нийгмийг ингээд юм шаарддаг болсон, хилдэг болсон, ингэдэг болсон болохоор амар гоё яваад байсан. Тэгэхээр одоо манай хүүхдүүд гэсэн нэг харж өсөж байгаа хүүхдүүд шал өөр болох. Тийм. Одоо нөгөө нэг болдгоо бүтгөө агаа нар манд байхгүй үе өнгөрөө штэ тэг хөгшрүүд яна мух. Тэгвэл нэг Монгол улс маань гайгүй хөгжих юм болов уу гэж бодод байна. Найдлага байгаа учраас л эндээ байгаад байгаа шүү. Янз янз юм хийж эхлүүлээ тий. Тийм шантрал явчихаар л ялаа шүү. Тэгээд хоёулаа ч одоо хүүхдийн баярын тий. Тэгээд хүүхдийн баяраар одоо яана. Одоо амрахгүй ч бүтээсээ өдөр та хараад. Үгүй харин тийм нэг өдөр байхгүй. Тэгсэн бол ингээ 3 өдөр амрах. Бүтээсээ өдөр шал жоохон сайн л. Тэгтээ 6 сард нэг өдөр амрах юм билээ. 6 сард туу. Тий, олон нийтийн амралт өдөр 6 сарын 10 яана хитэн дижил 14 мөрөн билүү. 4 өдрөлөө 3 өдөр тарж илээ. Олон нийтийн яадаг бурхан дүүцсэн бишээ. Мэдгүй нэг өдөр л байлаа. Цагаан хоол иддэг өдөр бодвол халуун нарнаар нэг юм яваад ддаг багш нэрээ. Тий. 6 сарын 12 жил 17 8 жил өдөр явцсан шүү. Дөрөвт мөрөвт гэвэл нэг жоохон ингээ 5 татаа назараа тэгээд амарч юм байна тий олно. Зүгээр амарч гал ядаг нацтай. Одоо ингээ 100 болцоор амарч явах хэрэгтэй байгаа юм аа гэдэг. Битэр ч одоо за үгүй юм байна. Болохгүй юм гэж. Нэг верссэн байлаа. Тавдах хагас одоо нэг бүүн тоглолтуудтай. Хүүхдийн баяр гоё тий. Нөгөө нэг гэрлээ асааж явдаг. Оо тийм тий. Би тэрний жоохон бахтай амар төртөөс ээж аваад. Энэ яга гэрлээ асаагүй яваад байгаа ингэж үгэж асууж. Нэрээ тийм шүү дээ мартсан. Нэр амар хөөрхөн. Тэгтээ нэг хүүхд тэгээд нөгөө гэрлээ асаацсандаа бүх хүмүүсүүд амар хөрх хүүхдэд ингэ хойлог чиглэлээс үзүү тий. Тэгэл хүүхдийн дуу сонсоо яа. Тий, хүүхдүүд угсаа яг тэр өдөр ялчгүй босс болцсон байдаг л та гэр бол.
Нэрээ тийштэй. Би тэд чинь бас хүүхдийн дуу тавиал чангалаа л та шаармаар ойл машинаас ингэж өглөж үлдээ. Хөөгөө бүгд ийм баярын настартай болчихдог болохоор гоё юм. Тэ нэм хүчээр нэм хүүхдийн баяр ингээд нэм гэр бүлийн баяр ч юм уу эсвэл нэг юм хүүхдүүдтэй холбоотой нэг юм байдаг. Хүүхдүүд нэг томчуудын сэтгэл ямар гоё яхаа шиг нэг өдөр ингээл төгжирдэг бол хүүхдүүд ингээ инээдэн төгжирж идэв шүү өөрөө. Ганц өдөр яаж нэг хүүхдүүд нуурын нүр гэсэн чинь заах тэгэхээр нэг өөр ер нь гоё хүүхд рүү жийлсэн юм гоё. Гимэн жоохон хүүтэндээ үл өдрөө таарч хэдтэйсэн 20 өрөхгүй юу? Ховгүй л бороотой бахта салхитай гэсэн. Гэтэ жилийн жил 6 сарын амар халуун байдаг. Амар халуун байдаг харин тийм. 30 амжилт халууцаад байдаг. Гэсэн чи арай жоохон өөр таарч шүү. Гэтэ мэдгүй цагаа гарч байгаас барьцуулсан шүү дээ. Өглөө амар халууцчихсан чи өнөөдөр юу вэ дээ амар гүйтэй. Тэр марафонд өдөр азар амар гоё дулаах юмсан. Түрүү жил үлээ амар бороотой өдөр таардаг шин. Тэрний өмнө жил үлээ. Тэрний өмнө хаа. Тийм. Нотном бол гайгүйсэн санагдаад байна. Зөөр. Өөр чинь ялаа ч гэж. Өөр сайн юу вэ? Хойлоо чинь сая сонь санаж ярихгүй эхэлсэн үү? Харин тэгчлээ шүү дээ. Би тэр энийг өлгцэн байгаа нэрээ. Нэрээ тий. Ямар байна та нарт хэлээрээ бичээрээ. Тий. Дүүл төсөлт нь ойлоо сонь сайхан яшчуу. Би тэгэл Morning Star үзсэн. Усан орголсон. Өө тий штэ. Гол подкаст хаашилдаг чинь чи энэ үжи тэмцээнд ороо гэсэн. Гэр гинэтэл подкастаа бичөө гэсэн чи маргааш тэмцээдээ. Үгтэй бэлтчихийна гэд. Тэгээд зөө хэдэн хоног тэмцээнд яваа жоохон ядраа. Тэгээ ханаа түрээд ханаад чидэ хоолоо. Чи ч урамтай зүгээр тэмцээнд орох дандаа шагналдаг. Заавал шагнал авч ижлээ. За ямар сэднэ эмгтээчүүдээ ангилал байхгүй болж тараад ангиллууд өмсөөгөө хэрэгтэй үзлөө. Тэгэхээр нь заац зүгэрчүүд үзчих. Ирчүүддэг үзнэ би тэгээд ирснэ эхний өдөр тэмцээнд ирсэн. За угаасаа миний медальгүй ганц тэмцээн авраг гэл медальгүй тэмцээн ингэлсэн тэгсэн чи авцаа. Өнөөдөр хүмүүс хүүхдүүд явдаг ч тэгээ бодлах хэдэн наснаас тийш яв тий. 7 наснаас тийш хүрдэг. Оо бүрөө. 7 настай хүүхэд одоо ямар буу барьж? Яг л бид нэртэй даа тийм. Даа нөө. Ямар ингэ хуруу зарим хүүхдүүдийн хуруу нь ингээд гохондоо хүрхгүй. Тэгээ ингээд ингэж мингснээ нөгөө гараараа ингээд гохоход амар хөөрхөө. Хүмүүс сонирхолтой яж магадгүй чи хэлээч. Хэлээч. Манай практик бодлогын хийн гар бууны тэм клуб байгаа. Нарны зам дээр урбаник гэдэг байдаг шүү дээ тий. Тэр урбаникийн доор байдаг байхгүй юу? 8 гоё төвд. Тэгээ хүүхдүүдийг 7 настайгаас нь авдаг. Тэгээ одоо ингээд зуны хүүхдүүд амар амралт болчихоор амар гайгүй гарчтэй. Ер нь дайжгүй. Очоод зүгээр уц руу залгаад асууж. Тэгээ том хүнийхээ үнтэй адилхан хүүхдийнх яаж вэ? Хүүхдээ гайгүй гэдэг. Яна би ингээ өөрөө үн ханши нөгөө хүүхдийнхээ судалж байгаа болохоор санагдав. Хүүхдийн амарсан гайгүй тэгээ цаанаас нь буу бүх хэрэгтэй юуднууд өгч зуруур ирээл бодох. Тэгээд яг нэг юм яагаад хүүхдэд тийм юм бодлоонд явах сонирхолтой гэхээр амар юу болчтой юм блэ? Бүх юмыг тооцоолдог, төвлөрөх. Тийм төвлөрнө. Нэг юмд амар хөөрхөн төвлөрч чадна. Явуудаа тооцоолдог. Одоо би энэ үйлдэл одоо хийж байгаа юм аа яаж хамгийн хурднаар хамгийн үр ашигтайгаар хийх вэ гэдэг амар тооцоол авдаг болчтой байхгүй. Бид чинь буудахтаас хамгийн хурднаар хамгийн үр ашигтай зүгээр буудах гэж бодлоо. Тэр чинь зүгээр буудаад одоо на байт хараашаа зүгээр буудаад зогсохгүй ингээ хөдөлгөөнтэй тий. Дээрш доош яваад буудах уу, эхлээ энийг буудах уу, тэрийг буудах уу, би энийг хаяа явах уу, яах вэ гэл амар олон боддог тооцоолдог. Тийм болохоор хүүхдэд амар хэрэгтэй. Амар тийм стратеги боловсруулдаг хүүхдүүд болтой. Тэгээ одоо манай буудлын хүүхдүүд амар айхтраа, амар мундаг хүүхдүүд. Тэгээд дайжгүй байгаад байвал на тэмцээнд хүүхдүүд тус орох боломжтой юм лээ тий. Чи сайн Хонконгийн хот жоох хүүхдүүд дунд нь билээ шүү дээ. Нэг багийн юу нь. Яг нэгтэй. Тэр чинь ингээ томчуудтай үзчихин гэсэн юм уу тий. Хонконг хүүхдүүд мөчөж бүр айхтар. Тэгээд би харин тэрийг нэрээ үзчихэд хүүхдийн англи гэж байх шүү томчуудтай үзчих англи гэж бас. Хүүхдийн англи гэж байгаа. Байгаа мó. Хүүхдийн ангиллалтаа үзэн бас томчуудын англи дээр ч гэсэн дүнгийн гараад ирж байна. Тэр үнэхээр томчууд шиг бууж ивэл медаль аавна. Амар гоё. Тийм байна. Би ч одоо нөгөө ямар ч одоо энэ 7 хоног шалгалтууд өгөөд дуусчих юм бол нөгөө юунд явуулах гэдэг ш. Ямар нэгэн дугуулна. Үүжинг явуулах дугуулан гоё болцсон нэрээ. Хипхоп үжигийн дугуулна. Яг тохирсон дугуулсан биш. Тэгээ цаатгыг чинь өөрөө ч дуртай байлаа. Яна би чадах болоо нэг жоохон ютубер бичлэг үзүүлээд иймэрхүү ерөн бүжиг үзнэ. Аавынх нь бүжиглж байгаа шүү дээ.
Яг нь кай төгчөөл электро бүжиг рүү оруулах уу гэсэн чи цааж үзнэ. Юу энэ амар хэцүү байна. Хипхоп руу норё. Тэгээд хаяхаараа хурцдаг. Кай ирч хүчтэй болно. Тэгээд яасан ирэхээс болохоор модны юунд тавлаа. Юмд ямааргүй байна. Шатартаа л явё. Ч гэдэг ч юм уу тийм байсан чинь цааш нь болохоор өөрөө бие хөдөлгөөнд жоохон юу ингэ тархи ажиллах дуртай л юм шиг ер нь. Тэгээд хийжсэн чинь сая асуусан чараа сакст явъя гэсэн азар. Гайхалтайгаар нэг өөрөө саналаа хэлсэн. Тэгэхээр сакс руу нь явуулж магадгүй байгаа. Тийм одоогийн зуны юунууд хүүхдүүд дүүрэж таарна. Ядарч нэг сар нэг юмд яваад үзээд тэгээд дуртай дуурлаад байвал цааш нь явуул. Нэг юмд чамайг бага хахад болохоор юмд явуулж гэсэн гэстэй. Би болохоор өстө юмд явж үзээгүй баха санахгүй байна. Яасан зургийн дуулан л явдаг байсан. Болохоор л намайг нөгөө гэрт байхгүй нэг юм үлдээчдэг гэсэн баг тий. Явуулах гал тэгэл янз бүрийн сар болгонд бараг нэг шинэ дууланд явдаг ус. Тэгэл бүх юмний дүүтэл болдог юм. Харин тий. Чадахгүй бол биш тий. Би тэгээд басаа ирэхээс санал болгоод чи гоё амьд хөгжим чи нэг юм гээл нэг суугаа хүн юм чинь чам шиг хүн чинь дотортой гоё амьд хөгжим чинь чаддагтай болно. Гоё бөмбөр тоолж сурах уу яамаар гэсэн. Яг нь бас оролдоод үзвэл тэр хөгж өөрөө мэдгүй байна. Тийм мэдгүй. Амар хэцүү амар. Ер нь би бас чаа буудаж байгаа үед хоёроо дагуулж очиж гэж бодсон. Ер нь тэмцээн болж очиж болдог үстэй. Чөлөөтэй. Зүгээр юу лээ суралт хийж яах ч гэсэн болох. Болно очиж орж ирээ. Тэгээ ер нь одоо бүжийн дуулна чи яв гэж шууд хүчээр шахах биш. Бүжийн тэмцээн эндэнгүй болж идэг шүү. Авчид үзүүлэх тийм саксны тэмцээн очиж хамт үзүүлэх нэг бөмбөрийг тоглож байгаа юм очиж үзүүлвэл одоо нэг том болсон хүмүүс талаар тэгжээж надад дуртай үг юм тийм. Би яагаад явахгүй тэгдэм бол гэж байна. Эхний яана ингэ нэг юм ярихрал мартчихад нөгөө нэг зүгээр on off-ийн эргэтэйгийн ихнэр чи юм блэ? Нансалмаа. Тий. Тэр их чи ярьлаа нэг подкастыг сонсч ирсэн. За. Надад тэр их амар таалагддаг гоё мундаг. Гоё тий. Амар олон хүүхдүүд амар мундаг юм. Тийм бол юм. Тийм шиг л зүг. Бидгүй бид гэж ойлгосч ядамтарцсан. Тэгсэн чи тэр их нэг юм дээр подкаст нэр ярьж байсахгүй. Хүүхэд ямар нэгэн одоо ингэ тэдний хүүхдүүд бүх хүүхдүүд ямар нэгэн зэвсгийг ингэж чаддсан байж. Тэгээ ингэж асуусан чи яагаад гэсэн чи хүүхэд ингэ хүн ер нь ямар нэгэн хөгжмийн зэвсэгтэй ингэ тоглож чаддаг байх юм бол уур уцаар стресс эморол ганцаардаа одоо юу гэдэг тэр эмоцоо дуу болгож ингэж зөв юм руу гаргадаг гинэ. Тэгэхээр одоо хэрвээ би манай хүүхэд гитар тоглож чаддаггүй байх юм бол одоо тийм хөгжмийн ямар нэг авьяасгүй тэрийг гараад гудамжнаас одоо буруу зураг хүүхдүүдтэй нийлнэ. Ямар нэгэн хөгжим тоглож чаддаг хүн эмороод гутраад ингэж зовоод чаналаад ямар нэгэн эмоц нь ингэж хүрээд ирэхээр тэрийг хөгжим рүүгээ гаргадаг гинэ. Яг ингэж өөрөө ирэхгүй тэгдэг гинэ. Тэгээ тийм болохоор өөр хүүхдийг янз бүрийн хөгжмийн зэмсэг тоглоод сургацсан мах зүгээр шүү гэд ярьж ирсэн. Тэрийг сонсчод байрангүйгээр амар хэрэгтэй юм байна да гэд тэгээд нэг хөгжим тоглолт сургадаг болдог Баатар болоод төгөлрүүд нь явуулсан шүү дээ. Тэгээд жоохон гэлцэн. Гэтэ тэр жоохон ирч явуулсан юм шүү лээ. Тэгээд жоохон бас харж байгаа жоохон явуу дахиж явуулж ирсэн. Одоо нөө сургуультанд дуулангууд бид сургуулийн цаанаас тэр дуулангууд нь явуулаад байна. Сургуулийн төгөлдөр өөрөө байт юм лээ. Гэтэ юунаас нь гэсэн 2 дугаар ангиас 1 дугаар ангийн хүүхдүүдийг дууланд явуулдаг гэсэн жоохон одоохондоо бэлэн биш гэдэг хэлж түүлээд эртдсэн байна. Тэгээд гол нь төгөлдөр хуур ер нь айлч хөгжмийн зэмсэг байсан гэрт нь бас байх хэрэгтэй. Тэгвэл нөгөө хамгийн гайгүй байхаар нь төгөлдөр уул нь гитар бас байж болоо л. Гэтэ би төгөлдөр хуур тоглодог хөгтөө алмаар санагдаад. Ээж нь юм орохоор миний хүнийг ай тоглож. Тэгэж үгээд нэг гоё одоо тэгтээ өөрөө бас ингээд амар аяны мэдлэгтэй Spunky гэдэг нэг юм байгаа за ютубер хүүхдүүд үзээд тэр нь ингээд нэг өнгө болгоны ингээд дүрстэй хүүхдүүд нь ингээд дуу аваа гаргадаг. Нэр нь бүгдийг мэднэ. Энэ шарны ямар дуурдуудыг дуурч үзүүлдэг. Тэгээд тэгэхээр сонсгол бол амар сайн. Ер нь аавынхын тал нь сонсгол сайтай. Зөв. Тийм байна. Иргэсэн чинь нэг төвлөрөөрт яс өөрөө дуртай төвлөрөөр шатарлах гэдэг байхгүй юу? Тэгсэн чинь тэгээд гэртэн төвлөрөөр байхгүй болмаас тэгээд өргөжлөөж яваалаа. Тэгээ уул нь аавыг гэдэг авахлаар чинь заавал нөгөө багш нь санал болгож зүгээр энэ нэг захиалгаан байдаг шин ингээд нэг зөөврийн гişгэрээр гарч ирдэг. Тийм авчвал болохоос тэд нар чинь нот тутам мутгүй тийм байш. Тэгэхээр нөгөө заавал нөгөө нэг юм том юм хөлтэй төгөлдөр хуур гээд
Тэрийг чинь за авчт юм аж аваад гэрийн хаан тавих вэ гэж бодоод тэгээ за гэж жоохон зам болсон. Бүрэн том хүмүүс төгөлдөр уур чаддаг хүмүүс тэр бүрэн хэмжээний төгөлдөр уурал ав гэж хэлээ шүү дээ. Тэгээ онгот тэгээ ингээд тоглож чаддаг хүн бол юугаар ч ямар ч юмээр ая таваач. Тэр үед тэр нэг багш нь тэгэл хэлсэн юм а тэгэхээр нөө ямар хэцүү юм бэ дээр юунд очсон болох юм болов гэж бодсон чинь яа юм бэ наач одоо анги дээрээ ирээд нэг юм игээд гэртээ очиж эхлэх начин тутан юм гээл за. Тэр л хитрхийн мэрэгжлийн сургалтын машин л явуулсан юм шүү л. Байранд гэж бодсоо. Одоо ингээд хүүхдүүдтэй тоглоом чихэрж юмс хувц мөнгө төгрөг юм юмар одоо яаж хахаар ирээдүйд нь хэрэгтэй юмар нь бэлэг болгож өгвөл тий бассейнд хүүхдээ нэг сар хүүхдийн баярын бэлэг гэдэг хоёр нь чамаа бассейнд нэг сар бүртгүүлээ яваад үзчихсэн. Яг аль бол хүүхдээ хоббитой болох ирээдүйд амьдралд нь хэрэгтэй хүн хоббитой байна гэдэг чинь сэтгэл санаа би нөгөө ярьдаг л тий. Ер нь ингээд амьдралд амар хэрэгтэй шүү. Тийм болохоор тгээсээ. Тэгээд яг нь жоохон дургу бизнес нь явуулаад үзээд оролдоод тэгээд том болсон хойно угаасаа л баярлна тий. Одоо би жишээлбэл жоохондоо нэг хилдийн цэнд яарс зургийн дуулан л явдаг гэсэн айгуу удаан явдаг гэсэн. Тэгээд өөр юм хүнд бол явж чаддаг байхгүй. Тэгээд би болохоор амар гоё дуулж чаддаг хүмүүст амар атаархдаг. Тэгээд амар гоё хөгжим тоглолттой хүмүүст амар атаархдаг. Мэтээр амар гоё төгөлрөөр тоглолттой гитар тоглолттой хүмүүсүүд үндэдэг шин. Тэгээд ямар нэг амар гоё юм тод авьяас хүмүүс амар атаархдаггүй. Атаархдаг нэрнгэс. Тэгээд яг чаддгүй болоо чадчих юмсаа одоо сурах гэдэг л худлаа шүү. Тэгээд хөө шүү. Одоо сурыг бол сурнаа өгсөн. Сурнаа. Тийм болохоор ингээд нэг жоохон ээж ядраад байна гэсэн ч гэсэн тэгээд нэг юм явуулаад л том болоод хүүхд бол баярлнаа. Тэгэхээр хүүхдээ зөв юмд хөрөнгө оруулаад амттан энтриг аль болох баяруудаар хүүхдүүдтэй баг өгөөд гэж бит хоёрын зөөс уриалж байна. Би бас тэрийг яасан. Тийм. Тэр одоо тэгтээ дуулж чаддгүйгээ хоёлоо одоо тас дуулдаг хүмүүс ууш. Тэгсэн чинь дуулж чаддгүй юм байхгүй дуулж сургалтанд суугаад байвал дуулдаг болдог. Хайн болтгол гэдэл тий. Яг нь бүр амар нэг лаг дуучин биш юм аа гэхэд эвлэгээ нэг ганц хоёр дуу дуулчихдаг тий. Караокенд ороод нэг хитэн дуутай тим юм болж болдог л гэсэн. Харин болол болохлах. Би чинь санаа зовж хитцээр байгаа тэгээд дуулахгүй гэсэн. Тэгээд дуу одоо юу дуулж чаддаг. Тийш дуу ер нь хэцүү хэцүү. Тий. Одоо тэгсэн хүмүүс дуулдаг хүмүүсийг харахаар ямар гоё. Эм ороод нэг ганц дуу дагаад дуулчих гэхээр солихороо. Тэгээд бүр эмор цаа байдаг байл. Тэгээд одоо эм орлоо одоо тэгэл гэрээ цэвэрлэж гараад юм байна шүү. Бараг эсвэл нэг чад дуу тавьж хаалт за даяадаг. За сайхан давширлаа. Тэрний оронд бол нэг дуулаад ч юм уу эсвэл нэг өөр спортер хичээлээ шууд гараал хийж болох нэг бөм шиддэг ч юм уу те нэг тэгдэг болчвол нэрээ гоё. Нэрээ хөгжмийн зэмсэг нэг тийм байна те. Тэр их амар гоё тэр гоё тайлбарсан байна те. Гоё үндэс хэлсэн байна. Тэр подкастын та нар сонсороо. Өөр подкаст гэсэн те. Тийштэй. Зээ. Тэгэл хүүхдийн баяраар хүүхдийн баярын дараа амар их хоолны хордлого болдог шүү. Тийм. Нэрээ тэр бол. Тий. Би ч өөрөө илүү төтэй юм авчихдаг. Тэгээ нөө баяр нь юмдаа гээл амттангаар уугчаа тэгээ хоол байдгүй. Тэгэл бөөлжүүл тэгэл хүүхдээ баярлуулан зовоодаг юм болдог. Тэгээд хурц нартай бас давхар навшаад энэ жилийн гайг болохоор бас харцсан гайг. Тэгэл сайхан ер нь тэгээ диктатор ээж хаад зүгээр те. Гэхдээ нэг тэгээ авч өгөхгүй байгаа тахаар хүүхдний идтийг бэдгийдгүй шүү. Тэ нэг илүү төтэй. Тий. Манай хоёр бол яг ер нь бас сурцсан. Яг гэхдээ тунгийн таар бол хит их хориод идэг хүмүүс байдаг хгүй. Тэнгууд хүүхдүүд хулаагаар идэдэг бил. Хулаагаар шууд бүтэн кола задаг. Жуугаад ингээд шууд хог маа хайдаг ч юм уу тий. Амар хордог учраас өөртөө тэгтээ хажууд нь кола уугаад байна л та. Эсвэл тэр хүүхд кола хаан гоё гэдгийг хаана нэгтэйг сараад мэдээд байна л та. Тий. Одоо найз нөхдөд ч юм уу тий. Ер нь ингээд ууж иддэг бол яг манай эргэн тойронд байдаг байхгүй. Хитрхийн амар хориод хар хүүхэд нэг тийм өлөн болчтой. Харин тийм. Тэгээд ямарсан хоолоо идвэл нэг ширээ шоколад идэж болно ч юм. Өнөөдөр идэхгүй маргааш ч гэдэг. Тийм нэг тунгийн тааруулаад байвал зүгээр. Ямарсан гоё бэлэгний санаанууд бол чамаас авлаа. Тийм. Өөрөө насанд нь харсан жижиг юмнаар хувцас ээж болж гин. Үн гайгүй гэх юм бол яг насанд нь таарсан номнууд. Одоо бүр яг ойтой хүүхдийн ч ном байгаа. Бүр дээшээ том хүүхдүүдийн ч номнууд байгаа. Тэгээд ном бийж болж гин. Тэгээд тоглоом байж болж гин. Бага насныханд бол тоглоом яг насанд нь тохирсон тоглоом. Би бас яг харж байгаа тэдээс дээш насны гэсэн тоглоомуудыг юу н харж байгаа юм чинь.
Манай амар буддаг ном амар туртай. Тийм. Жоохондоо ч туртай будах туртай уус. Тийм болохоор буддаг ном авч. Будах туртай л зурах туртай л ахна. Тийм ер нь зурх туртай. Тийм. Зургаар явбал бас туртай л. Зурх нэлээд туртай. Тэгээ ингээ ийм зурмөр гэдэг их туртай. Өөрөө туртай, бүгд зурх туртай. Тийм байх. Додож жоохон байгаа болоог баха тий. Жохон ойлгоод ирэл яах нь. Яг үжин ч бас яг нод уурсан нэг сүртэй зурдаггүйсэн юм аа. Одоо бүр яг амарлаг ингээд нүүр цараймаар айгүй хөрхөн гаргаж ирээ зурдаг. Зохиол зурдаг. Сурд юм. Зурд цаадлын гэж амар авьяас. Би бол зохиож фантази байдгүйсэн. Би яг хуулж харж дөөрөө зурдаг амар сайн байдаг. Өөрөө ингэж төсөөлж чаддгаа. Тийм байна. Тэгээд дуусгая да гэж. Сайхан баярлалаарай. Сайхан хүүхдүүдэд баярлуулаарай. Хүүхдүүд нь өөрсдөө ч гэсэн хүүхдүүдээрээ дотроо бид нар чинь бүгд хүүхдүүд. Доторх жоох охтуудыг гаргаж ирээ. Хөөрхөн баярлалаарай. Монгол нөгөө нэг хүмүүс чи зүүн бүчиж юм баяр гэдэг хүс бид бүгд хүүхдүүд. Тэгэж ярил тэгэл ер нь тэгэл бөөндөл баярлж байгаа тий. Нэг өдөр гоё. Нэг өдөр сайхан стрессгүй сайхан баярлаад байх нэ. За тэгээд лайк битгиймар дараа. Лайк, share, subscribe, комментүүд амар гоё комментүүд ирж байгаа тий сүлд. Тийш амар урт ингээ бүр амар урт бичсэн яг өөртөө тохиолсон юм бичсэн. Амар хөөрхий. Амар гоё. Надраас ингээл фан тэндэг орж ирэнгүүтээ. Свачи тэр нөгөө салаагч бойлер чи ямар юм бэ? Подкаст чи сонсоод тэгэл тэгж мөн амар гоё. Тэр бүр үнэхээр ямар гоё юм л гэж бодож байгаа. Өдөр нөгөө мөмөсгийн дээр над үнээр гэсэн мөмөсгий гэдэг юм над чи мэддэг хүн байт юм байлээ. Тийм үү? Зарим нь эсвэл би хаанаас уухаас эсвэл яана мөмөсгий гэдэг юм зохиоцсон байгаа. Тэгсэн чинь бас угаасаа мөмөсгил гэдэг чинь мэддэггүй мө гэж харж ирсэн усаас байсан. За заашгүй тий. Тэгээд ингэ сэтгэл хэлээд байгаа амар баярлаад хөөрөөд тий. Гоё тий. Яг нэг юм хөөрхөн юм хүрээллүүсээд байгаа юм шиг санагдаад байгаа шүү. Тэгээд дараагийн дугаар хоёулынх нь 10 дахь дугаар болох юм бэл. 10, 20, 30 гээ явахлаар хоёулаа нэг жоохон спешиал болгож чадхолоо. Яг хоёлаа. 10 дээр жоохон ямарваа нэг юм жоохон өөр байж болох баха. Та хэд гол нь ингээд юу ягаараа. Санаа оноо би хоёртаас тусуулаад дэмжиж хэлээрээ та. Тэгээд 10 дахь дугаар дээрээ бас ингүүл гоё ах ингээрээ тэгээрээ ч гэдэг юм. Гоё юм хийвэл гоё юм тий. Тийм одоо дулаар самж гоё сонирхолтой байдлаар хийвэл бас гоё юм. Чиний битэр юм бодноо. Тий. Тэгтээ гол нь ажил төрлөө жоохон гэж. Загцуулна. Та нарын хандуулаа загцуулна. Ингээд байна шүү. Окей. Bye. Bye.